Сайн байцгаана уу хүмүүстээ өдрийн мэнд хүргэе. Ээлж дагуулгын хэмжээх бид хоороо та бүхэнтэй уулзаж байна. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол эрх зүй түүний онол хандлагууд гэдэг хичээлээр бүгдээрээ уулзаж байна. За тэгэхээр дараах агуулгаар багш та бүхэнд хүргэнэ эрх зүй гэж юу вэ? Эрх зүйн онцлог яг юунд байна? За тэгээд дасгал ажиллаад дүгнээд бол яг агуулгын хэмжээх үед маань яг дуусгах нэ. За тэгэхээр бид хэдийн хувьд бол яг тухайн үндсэн шинэ бүлэг сэдв рүү орж байгаа. Тэгэхээр мэдээж бид бүхэн агуулга дэмжих үедээ бол онлын гол ойлголтоо баттгах зорилготой. Тэгэхээр та хэд маань үндсэн тулгуур ойлголтоо бас яг бичиж тэмдэглээд явж байгаа гэж багш нь найдаж байгаа. За зорилтын хувьд бол бүгдээр эрх зүйг тодорхойлно. За дасгал ажиллах замаар эрх зүйн онцлогуудыг бол яг танин мэдэх нэ. За тэгэхээр бид бүхэн бол 10 дугаар анги 11 дугаар ангидаа үзэж байгаа тийм ээ. Эрх зүй гэж одоо яг юу хэлдэм бэ гэд. За багш нь та бүхэнд илүү яг гүнзгийрүүлсэн байдлаар маш одоо яг тодорхой хувилбараар дэлгэцэн дээр тодорхойлтыг бол өгсөн байгаа даа. Мэдээж эрх зүй гэдэг бол яг хүний жам ёсны эрх. За тэгээд бидэнд олгогдож байгаа эрх чөлөө. За тэгээд шудраг ёсыг яг бэхжүүлэн хамгаалж нийтийн хүсэл зорилгыг бол гол нь эрх зүй бол яг илэрхийлдэг. Тэгээд мөн нийгмийн харилцааг зохицуулахын тулд төрөөс зөвшөөрсөн буюу тогтоосон төрийн албатлагаар хамгаалагдсан бүх нийтээр заавал дагаж одоо хэрэгжүүлэл зохих хэм хэмжээний бол яг тогтолцоо бүтцийг нийлбэрийг бол яг эрх зүй гэж бид бүхэн бол яг ойлгодог байхаа. За тэгэхээр хүн болж төрснөөрөө бид бүхэн заавалчгүй яг жамсны эрх хэрэгжүүлэлтийг эдлэх ёстой шүү дээ, тийм ээ. Энэ жамсны эрх хэрэгжүүлэлтийг бэхжүүлэн хамгаалж байгаа гол үндсэн тулгуур ойлголт бол яг мэдээж эрх зүй байгаа. За ер нь энэ эрх зүйн онцлог юу вэ гэхээр бид бүхэн мэдж байгаачлан дэлгэцэн дээр багш нь маш тодорхой байдлаар та бүхэнд хүргэж байгаа. Ерөөсөө л гол нийгмийн харилцааг хамгаалах, зохицуулах. За тэгээ мэдээж нөгөө нийгмийн харилцаанд оролцож байгаа оролцогчдын эрх үүргийг тодорхойлно тий. Сурагчийн эрх нь яг юу юм бэ? Үүрэг нь яг юу юм бэ? Бид бүхэн одоо сурч боловсрохдоо эрхээ эдлэн үүнийг дагаад бол яг үүргээ биелүүлэх ёстой байгаа. За тэгэнгүүт хоёр дахь онцлог юу вэ гэхээр ерөөсөө л тухайн улсын нийт нутаг дэвсгэр болон тодорхой хүрээнд заавал биелэгдэх шинжтэй. Эрх зүй гэдэг бол онцлог нь бол яг заавал биелэгдэх ийм шинжтэй байдгаараа ялгаатай байж таараад байна. За мөн эрх зүйн хэм хэмжээ нь бол яг тодорхой баримт бичиг, тухайлбал одоо хууль, зарлиг, захирам шийдвэр зэрэг одоо яг одоо ийм тухайн актаар бол тусгалаа олдог. За тэгээ үүнийг бол яг мэдээж биелүүлэхгүй байх юм бол тодорхой хэмжээний одоо шийдвэрлэлийг өгөх одоо тодорхой үр дагаварт бол бүрддэг байгаа гэсэн. Мэдээж сайн биелүүлэх юм бол үүнд бол яг урамшуулах арга хэмжээ бол авагддаг байгаа гэдэг бол бид бүхэн мэднэ. За мөн дэлгэцэн дээр багш та бүхэн зөвөр бид бүхний заавал мэддэг эрх зүйн зарим нэгэн үндсэн хуулийн болон хүний эрхийн түгээмэл тухамдлалын зөвлөлт даалтуудыг бол дэлгэцэн дээр өгсөн байна. Тэгэхээр бид бүхний хувьд бол яг халдшгүй чөлөөтэй байх өөрийн эрх хэрэгжүүлээгүй эдлэх энэ боломж бол яг бид бүхний хувьд бол эрх зүйгээр баталгаажж байгаа тийм үндсэн хуулиар баталгаажж байгаа. За тэгээ хэнийг ч одоо тийм үндэслэл одоо хууль заасан үндэслэл журмаас гадуур яг эрх чөлөөг бол яг хасах боломжгүй гэдгийг бол яг иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9-р зүйл заалтан дээр бол яг зааж өгсөн байдаг. За тэгээд маш товчхон байдлаар багш нь Монголын түүхэнд эрх зүйн зарим нэгэн баримт бичгийг дэлгэцэн дээр он дарааллаар нь харуулсан байна. Манай хүмүүс бүгдээрээ мэдж байгаа тий. Хамгийн түрүүнд 1206 онд бол их засаг хууль маань бол батлагдж байгаа. За тэгээд 17 дугаар зууны халах журам Монгол ойрдын цаад бичиг. За тэгээд Монгол Улсын анх дахь үндсэн хууль авч байгаа 1924 оны үндсэн хууль 40 тий ингээд 60 он гэх мэтчлэнгээр 92 он гээд ингээд яг үндсэн хуулиудын маань эрх зүйн баримт бичгүүдийн маань түүхүүд бол яг харагдаж байгаа гэсэн. За бид бүхэн бас 11-р ангидаа одоо илүү яг 12-р ангидаа бас гүнзгийрүүлээд судлаад явж байгаа. Салбар эрх зүй тус бүрдээ иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүй, үндсэн хуулийн эрх зүй, бизнесийн эрх зүй, захиргааны эрх зүй гэдэг бол яг судлаад явж байгаа. За ингээд багш нь тухайн яг эрх зүй гэж яг юу юм бэ? Эрх зүйн харилцааны эрх зүйн хэм хэмжээний онцлог яг юунд оршууд байгаа юм бэ те? За тэгээд бид бүхний бас яг өмнө үзсэн байгаа агуулгуудаа онлын агуулгуудаа баттгах үүднээс мэдээллийг бол яг та бүхэнд хүргэлээ. Ингээд дүгнээд үзэх юм бол ерөөсөө яг бид бүхэн
одоо хүн төрөлхтөн түүхэндээ бол яг мянган жилийн түүхэн тогтолцоог бол бий болгоод ирсэн. Тогтолцоо бий болж байгаатай холбоотойгоор эрхцээ бол байнга дагаж хөгжиж ирж байгаа. Нийгмийн харилцаа бий болж гинэ гэдэг бол бид бүхэн харилцаж байна гэдэг бол хажууд нь үүнийг тухайн харилцааг зохицуулах шудраг усыг бэхжүүлэхэд бол яг эрхцээ бол зайлшгүй шаардлагатай. За тэгээд төрөөс тогтоод үүнийг бол яг мэдээж одоо дагаж мөрдөх шударгаар хариуцлага хүлээлгэхтэй энэ зохицуулах хэм хэмжээ бол бидний амьдралд бас шаршгүй яг байсаар ирсэн байх нэ. За ингээд багшин дэлгэцээр та бүхнийг өөрсдийн онлын мэдлэгээ баттгах үүднээс тогтоол зарлаг тушаал хууль захирамжийг одоо яг ямар субъектүүд одоо гаргадаг вэ гэдгийг зөв харгалзуулаарай гэж даалгавар өгч байна. За тэгээд нэмэлт одоо их сурвалжаар бол эрх зүйн онол мэдээллийг бол ингээд бичлэгээр өгсөн байгаа, энэ линкийг тавьсан байгаа. Та бүхэн маань илүү яг гүнзгий төвшөнд дэлгэрүүлээ судлаад үзээрэй. Ингээ анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн агуулга дэмжих видеогоор бүгдээрээ эргэн уулзцгаая. Та бүхэнд амжилт